Брайан Майкл Бендисийн 2007-оос 2010 онд бичсэн Хүчирхэг өшөө авахчид цувралын бүх дугаарыг хүргэж байна. Хүчирхэг өшөө авахчид дугаар 5. Хүчирхэг өшөө авахчид маань ультроны удирдах буй олон зуун аеромын өмсгөлийн эсрэг хайр найргүй тулалдаж бүх хүчээ шавхан бүслэлтийг сэтгэхээр тэмцэж байна. Нас барсан ихнэрээ тэрвэн уйлах центрид ультрон энэ бүхэн чиний л буруу одоо намайг устгахтаа гэж доромжлон түүнийг улам ихээр уурлуулж өдөн хатгав. Уур хилэндээ автаж галзууртлаа уурсан центрийн ультроныг нистлэн хүчтэй зогсоор түүн рүү эрчимтэй давталж эхлэв. Ультрон центригийн цохилд нэг их хүчтэй орохгүй байлаа. Харин ультрон зүгээр л зодуулаад байхыг хүссэнгүй. Хариуг нь тэр дорн барьсаар тэдний тулаан улмал ширүүсв. Тэдний тулааны цохилд бүрийн шоквейв нь асар хүчтэй байсан тул ойр хавийн барилгуудад байсан хүмүүс сандарч байлаа. Центри маань ультрон цохиулан барилга руу цөмрөн орохыг харсан Мисс Марвел түүнд санаан зовж байлаа. Эрис ультроны нэг роботоос зурсаар хүлгийн тавцан дээр хүчтэй газардав. Тэрээр шууд Хэнк Пимд хандан бидэнд одоо хүч хэрэгтэй байна. Чи хүнийг шавж жижиг болгодог шингэнээ хурдан гаргаад ирэх хэмээн тушаав. Эрис үнэхээр галзуу гэмээр төлөвлөгөөс эзнээ. Хэнк Пимд хандан хэлв. Ультронд харагдахааргүй болтлоо жичгэрмээр байгаагаа илэрхийлж ультроны биеийн дотор нь орж түүнийг дотроос нь устган гэдгээ хэлв. Black Widow болон багийнхан ультроны жинхэнэ зорилгыг ойлгож ядаж байхад Хэнк Пим гинт сууд санаа оллоо. Тэрээр ультроны ч удирдах чадхааргүй хуучны компьютердоо 64 битийн системийг ашиглаж сөрөг давталгоо хийхээр яаралтай тэр компьютерийг олохоор шийдэв. Хэнк Пимийн төлөвлөгөө амжилттай болж бүх систем эргэн ассан боловч тэд дэлгэц рүү хараад цочирдож орхив. Ультрон зүгээр шинэг тулалдаагүй. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа бүх цөмийн пуужингуудын кодыг эвдэж дэлхийг тэр чигт нь сүрүүлэхээр бэлдэж байгааг мэдэж авах нь тэр. Мария хий санаачлагыг гартаа авч Эрисийн оронд Васпыг жижигрүүлж явуулах тушаал өгсөн ч Эрис эрс эсэргүүцэж зөрүүдлэн ийхүү хэлв. Би бол дайны бурхан. Ультроныг дотроос нь тасчин хайж чадах цор ганц хүн бол би хэмээн бардамнав. Эхнэрээ алдсан центригийн уур хилэн дээд зэгтээ тулж ультронд боломж олохгүй галзуу юм шиг зодож гарав. Ультрон түүний асар хүчтэй давталгааг хаах гэж хичээхийн хажуугаар нууц кодуудыг тайлах үйлдэлээ зогсолтгүй хийсээр л байв. Центри ультроныг зогсолтгүй зодож байтал урдуур нь Iron Man-ийн өмсгөл гарч ирээд тулааныг түр зогсоотол центри хуягтай нь хавсарч нэг сумаар хоёр туулайг ихчээр урд нь байсан хуйгийг эвдэлж хоёуланган давхраар нь цохиж орхив. Гэвч ультрон зодуулж байгаа ч гэсэн кодыг тайлсаар л байлаа. Эцэст нь ультрон цөмийн зэвсгийн кодыг гартаа оруулав. Ультрон кодыг олсон даруйда Флоридагийн эргээс цөмийн пуужинг харавчхав. Мария Хил болон багийнхан сандралтаж байхад Black Widow Miss Marvel-тай холбогдож пуужинг замаас нь зогсоохыг тушаав. Miss Marvel ниссээр цөмийн пуужин дээр ирэв. Miss Marvel пуужингийн дээр нь гарч тэврээд пуужингаас чанга гихчин базаж дээшээ чиглүүлв. Miss Marvel цөмийн пуужинг маш өндөрт хөөргөж байтал пуужин дэлбэрчгэв. Үүнд санаа зовсон багийнхан нь найзыгаа алдсан байхыг гэхээс өгтлээ айж байлаа. Центригийн анхаарал нь түр сарнихад Ультрон түүнийг асар хүчтэй нистлэн цохив. Энэ үед Ультроны ард нь Саймон симэрхэн гарч ирээд толгойг нь хоёр гараараа базаад бодлыг нь хянах гэж оролдов. Энэхүү эвцэгтэй мөчид Энтмен нисдэг шоргоолжтойгоо дайран ирэхэд Саймоны анхаарал нь сарндаг ба энэ завшааныг ашиглан Ультрон түүний гарнаас нь барин хайлуулж эхэлдэг. Ультрон Хэнк Пимийг хармагцаа Саймоныг унгаагаад бүтээгч минь бид бууж өгье гэж сэтгэл зүйн тоглолт хийн цаг хожихыг оролдов. Ультроны дотоод системд жинхэнэ дайн эхлэв. Хэнк Пимийн суулгасан вирусүүд Ультронд харагдав. Ультрон өөрийнх нь төгс програм дотор ийм зүйлс байгааг хараад шоконд ортол вирус илэрлээгээд түүнийг дотроос нь эвдэлж эхлэв. Энэ бүхний эцэст бичил хэмжээтэй болсон Эрис Ультроны ам руу вирустэй хамт нисэн орсноор хүчирхэг өшөө авахчид цувралын 5 дахь дугаар өндөрлөж байна.